За 2026 оны 4 сарын 29-ний өдөр бол засгийн газрын 154-р тогтоол гарсан. За 154-р тогтоол бол 1072 хувьцаа болон ноогдол ашгийг өвлүүлэх эрх зүйн харилцаа бол үүссэн. За энэ маань 2011 оны 3 сарын 31-ээс хойш нас орсон иргэний хувьцаа болон ноогдол ашгийг өвлүүлэх бол 6 сарын 1-ээс бол эрх зүйн харилцаа нь бол үүссэн. За энэ дээр юу гэхээр талигачтай хамгийн сүүлд хамт амьдарч исэн өвлөгч 3 сарын хугацаанд өвлөхөөсөө татгалцсан хүсэлт гаргаагүй бол өвлсөн тооцно. Хүсэлтээ гаргаад ах шаардлагагүй гэсэн үг. Ер нь бол за хамт амьдраагүй өвлөгч байгаа шүү дээ. Хүүхдүүд нь тустай байдаг, гадаад оронд байдаг. Хамт амьдраагүй өвлөгч 2026 оны 6 сарын 1-ээс 2027 оны 6 сарын 1 хүрт 1 жилийн хугацаанд аль байгаа газрын нотариат эсвэл консулын газараа өвлөх хүсэлтээ бол гаргаараа гэдэг хуулийн хугацаа бол нэгдэж байгаа гэсэн үг. Яг уу гэр бүлэрээ ер нь бол хамгийн ихэнд ойр байгаа нотариат дээр бол энэ өвлөх эрх хувьцаа болон ноогдол ашигынхаа зөвлөгөөг бол аваараа гэж бол зөвлөж байгаа. Тэгэхгүй бол иргэд маань сошиалоор бол янз янзын мэдээллээр аваад багийн дарга дээрээ очиод эсвэл иргэний бүртгэл дээр тодорхойлолт авъя гэд ингээ очиод дараа л үүсгээд байгаа дүр зураг бол харагдаад ах шиг байна. Тэгэхээр хамгийн түрүүнд ойр байгаа нотариат дээрээ энэ хувьцаа болон ноогдол ашигтай холбоотой өвийнхаа лавлгаа хүсэлттэй одоо зөвлөгөөг бол аваараа л гэж зөвлөе. За ер нь бол 2027 оны 6 сарын 1-ээс хойш бол бид нар өвлөх эрхийн гэрчлэгээ бол олгоно. Хэрвээ яг иргэний хуульд байдгийг лавта баримтаар нотогдвол хугацаанаас өмнө өвлөх эрхийн гэрчлэгээ олгож болно гэсэн заалт байгаа. Гэхдээ бид нар бас биднээс ингээд гарахгүй боломжгүй одоо юу гэдгийг овгоор нь овголцсон эрэгтэй хүний хаалтар нэг гэдэг маягт бол гарахгүй. Гэвч гэрлээгүй мөртлөө тухайн иргэний овгоор овголцсон хүүхдүүд ингээ байдаг. Тийм учраас бид нар хууль ёсны өвлөгчийн эрх ашгийг хамгаалахын тулд 1 жилийн хугацаанд хамгийн ойр байгаа нотариат дээрээ өвлөх хүсэлтээ гаргаараа гэдгийг л зөвлөж байгаа. Хамт амьдэрсэн өвлөгч татгалзаагүй бол өвлсөн тооцоод явчих учраас тэд нар маань бол санаа зовхгүй байж болно л гэж үзэж байгаа.